Барилдах л байлж байна. Яг л уу. Зодтолтож байгаа л байлаа. Самбат хот юу гэж байна. Oh my god. Бацури бат юу лээ. Чапари гэж байна. За энэ Хорвогийн хамгийн хөрхөн найз дээр ирсэн байна. Сайн уу найзаа? Минь гоё чөлөөтэй, гоё дотроо удлаад хадаа нэг цаг орчим ярилцдаг хөө. Хартаари. Яг одоо энэ цаг үед шүү дээ тий. Хүмүүс өөрсдөө л учраа болохгүй төөрөөд бужигналтаад байгаа болохоос биш. Хорвоо ертөнцид маш их хүмүүс сэрж ийн дотор мөн чанартай. Сүнс ухамсартай. Минээс ч гэсэн анзарч байгаа. Тэр хүмүүс яг ийм чин үнээр үзэж туусан үнэн туршлага мэдлэг маш их хэрэгтэй байна. Тэгэхээр хоёлоо тэр дунд тэр хүмүүст нэг ч гэсэн дуу хоолой болоод нэг ч гэсэн хүнд туслах үүднээс гочин сэтгэлээсээ ярилцаад тодорхой бодлоо. Тэгвэл гоё know how хаалцъя тий. Надаа know how байгаа мó. Хамгийн гол нь. Би ч шоколад идэгтэй сайн юм шүү дээ. Өнөөдрийн энэ ярианы сэдвийг би дотоод хөгжил, сүнсний хөгжил гэж өгмөр санагдлаа. Ямар том нэртэй. За. Төрөндийнхээ яриаг л өөрчлөлч. Ари миний найзын хувьд хэр сүнсний хөгжил хийж байна. Алаадагаа сурагтай байсан. Сая орж ирсэн чинь зүгээр орчин тасрахаа болцоо байна сте. Зэтээс өргөн байна сте. Хүний доторх нь хөгжөөд ирэхээр амьдралд нь ингэдэг байхгүй юу гэж өөдөөс томроод англиар ч яриад орсоор ч яриадсэн тий. Германаар ч яриад олон хэлтэй. Яа хүс арчиж чамаг ярьсан чи. Үнэн л ах. Өөртөө үнэн л ах. Ерөөс нууж хах юм байхгүй. Ямар ч юм жүжиглэлт байхгүй. Just be you. Өөрөөр байх, өөртөө л байх. Wherever тий. No matter what happened, no matter who said. Мэдрэмжийн зүйл хагаад мэдрэмжээсээ ингээд цухтаагаад сайд хамгаалалтын сайд байж болохгүй, ууртай хамгаалалттай байж болохгүй. Тэр болгоомж өөрөө юм бид нарыг ингээд бид нар тэрг муу тал гээд дарж булаад исэн бол тэр чинь нийлж ингээд бүтэн чи болох байтал чинь өөр хүмүүс талаас цухтаагаал яваад ангууд чинь өөргөө алдаадсэн юм билээ. Тэр нүүн өөрийгөө сайн тань муутай нь хүлээж авах өөрийгөө ерөөсөө тэр чигт нь бүтнээр нь бүрнээр нь сайн тань муутай нь хүлээн зөвшөөрөх юм билээ. That's the point. Тэр нь тэгээд яг найз нь орж ирэх чинь материалын зүйл төр ч гэсэн харагдаж байхгүй айл муухай зүйлээ далтлал нуугаал тий тэр ээл гарахгүй гэрэл үзүүлэхгүй ингээ бахар чинь нүүж улам ялцраал тий энэ арай тийм эвдэрхий тал нь гээл нуугаал. Яг тэр чин сэтгэлтэй яг холбоотой болчихж байгаа. Яг л өөрийгөө тэр чигээр нь өтцөн ялзарцантай ингээд зэрэгцүүлээд тавган дээр гаргаж ир. Тэгээд тэрэн дээр эс тасал хийхээр арай илүү үнэн байх юм болов. Гэхдээ маш их өвдөлт зориг шаардна тий. Бүр өвдөлтөөсөө гадна бүр өвдөн, эвхрэн, уйлн, мөлхөн тэгээд мэдгүй орлуугаач орж чадахгүй тэгээд ингээд за гэдэг ингээд жорлонгийнхаа шалан дээр ингээд хийсэн амар штэ. За зүгээр ингээд баг өгчээ дөө гэж хэлтэл амар. Ер нь аль тэгээд өвдөлт чинь бүр амар штэ. Тэгтээ тэгэл тэр чинь хамгийн гол нь хөрх юм бий л ахгүй. Хамгийн нэгтэй. Яа. Тэгээд эцсийн үр дүндээ
чамайг л улам илүү гаргаж ирэх гэж чамайг улам илүү тодруулах гал байгаа шүү дээ. Жинхэнэ чамайг те жинхэнэ. Тий. Тэг нэг том юм байдгүй юм бэлээ. Ерөөсөө л баяр баясал гэрлэгээ тоглож байгаа. Зугаатай. Тоглоом баггүй. Тэг чи ерөөсөө юм тамираа гэж тустай чи миний жигч уруу би чинь эрхээ уруул юм. Бүгд нэг те. Чиний зовлон надад хамаатай, миний зовлон чамд хамаатай. Тэг хөгжгөөрөө миний гэрэл чамд тусна. Яг зөв. Тийм болохоор цаанаас хороо ирчихсэн ингээд бүгдийн нэг болгоод нэг цулаас ингээд олон салаалж гаргуулад тэгээд нэг хүний хөгжил бүгдэд нөлөөлнө. Нэг хүний уналт, нэг хүний тэр хотлохуурмаг баг бас мөн адил бүгдэд очиж наалдна гэсэн нэг тийм утга агуулга мөн чанараар амьдрал өрнөд юм болов уу гэж надад санагдаад байдаг шүү дээ. Тийм бид нар бол нийт хийхээ нэг нь. Тийм. Нөгөө гоё үг байдаг шүү. Нэг нь нийтийн төлөө, нийт нэг төлөө өглөө гэл тийм. Өө тэр шадар гууран зэрэгч айлын зин гэгэр цаг гараад ирсэн. Хатна юм аа гэсэн. Айгоо. Жохон байгаад Google-тэй л гэж бодоод байсан чинь. Гэгэр цаг гур бийсэн байж тээ. Миний яг одоо өөрийгөө анзаардаг. Хойлын нөгөө дуу хураа энэ рекордо бичиж эхлэхээс өмнө чи надтай маш бүр ингээд бүхий л хийдсээр энергийн солилцолд орж мэдээлүүд өгүүлж авалцсан байсан байхгүй юу? Тий. Энэ эхэлсэн чинь эн чинь нөгөө рекорд хийгээд хойлын нөгөө хүмүүст хүрэг нь publish тавина гэдэг ингээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь ийм одоо нөгөөдийн гэх нь хаашаа юм. Чи надад ингээд урд нь бол ингээд бүх юугаар холбогдоод ирсэн чи одоо болохоор зүгээр л ганц хоёрхан л нэг юм сууг байгаад байна. Чи менежерийг анзаараад үзтээ. Ингээд хэлэхэд бас санааг ойлгож байна уу? Харин тийм би бол ингэчтэй. Харин яагаад? Яагаад? Мэдгүй энэ миний бол хүүхд наснаасаа гардаг гэсэн зам маань. Ийм зан чанартай.